Аюушийн жаргал сайхны зохиол цагаан дэрсний хонхор. Хөөхд байж дээ. Тэр жил манайх хөх булангийн хар усанд авуу ахынхтай намаржж байлаа. Манайхаас саахалтын зайд харган дотор дөрвөн хантай өгөхгөр бор гэр байх нь нэрэнхүү гуанх. Нэрэнхүү гэж хүний царай хардаггүй, үргэлж газар шагааж явдаг дохгор хар хөх өвгөн байх. Залуу зандан насандаа багийн дарга хүртэл хариуцлагатай ажил хийж явсан гэх тэр өвгөнийг наргиж, цэнгэж, дуулж, хайлж явахыг би өөр хараагүй санагдана. Эмигнийг нь соёндоо гэх. Соёндоо эмгэн орсон гарсанд цай цүү болж, орчлонг мартах гэсэн юм шиг тастаас инээсэн ч урсгал борнод нь цаанаал нэг хүнэгтэйсэн. Цуу ямбуу цамц хөх дайланбан өмдтэй би хурах ишиг тугал бируутай хөөцөлдөн тэр айлын өмнөр хойгуур намарж л гүйсэн санагдана. Манай хэдэн бируу тугал өргөөлж л нэрэнхүү гуайн цаад талын услуур руу явчихна. Нэг өдөр нэрэнхүү гуайн гэрийн араар хэдэн одонгоо туугаад өнгөрч явтал соёндоо эмгэний дуу хадаж хэн нэгнийг загнаж байгаа нь дуулдав. Миний хүүхэд насны гинэн цагаахан сэтгэл дундуур харваж өнгөрсөн хүний орчлонгийн бузар хар солонгын анхных нь тэр байлаа. Соёндоо эмгэнээ. Чи хүний сайхан үрийг үгийн муухаар өхүүлж үзэх бараа сонсох сураггүй болгочхоод гимгүү царайлан улаан нүүрэндээ илгээ нааж миний дэргэд ирсэн адгийн муу алуурч шүү дээ. Чам шиг ийм орчлонгийн бузрын дэргэд надаас өөр хүн бол 40 жил байтугай 4 хоногч тэсэхгүй. Хүний ирээн дотроо могоон ирээн гаднаа гэж ямар ухаантай хүн нь хэлсэн юм болоо. Чи бид хоёрыг өнөөдөр өгсөн ч уйлж унжиж гаслаж гансраад байх үр хүүхэд гэж байх биш. Өрцнөөс унаагүй ч төрүүлснээс ялгаагүй өсгсөн ганц хөөмн улс амьтны ойр хэлэх хол сонсгоос дайжаад ирсэнгүй. Цэрэгт явсан нутгийн хүүхдүүд бүгд л ирсэн. Миний хүү ганцаараа ирээгүй. Яагаад Монголын баруун хязгаараас зүүн хязгаар руу одож шингэсний учрыг чи мэдхүү? Тэр ухаантай хүн болохоро чи бид хоёроос холдож байгаа юм. Тэгдгэн ч зөв. Би явнаа, бүр явна. Чиний наад үрчгэр хар хөх царайг чинь дахиж хармааргүй байна. Базар хэлсэн үг нь сонсогдсонгүй. Харин чанга дуугаар цорхирон уйлхан сонсогдов. Соёндоо гуайн орчлонгийн бузар хүн алсан адгийн алуурчин гэсэн үгс намайг харлан дагсаар. Оройн шагаа нисэлж суугаад соёндоо эмгэний нэрэнхүү гуайг загнаж байсан тухай хэлвэл ээж тэндээс байгчи одоо бүр байтлаа эн чинь 9 еврей цагийн ямс өгөх нь гэж зандрав. Сонссноо хэлж байгаа хүүхдийн буруу гэж юу яах вэ хөө гэж аав өмөрлөө. Тэр яриа тэгсхийгээд л мартагдсан байлаа. Тэнгэр хуйсганаж зэвэргэн даасан хариу цагийн нэгэн бүүдгэр өдөр соёндоо гуай халахын голд ажилтдаг өргөмөл хүүгиндээ очихоор яваад хавар болтол ирсэнгүй. Хаврын сүүл сард соёндоо эмгэн халахын голын усанд үйчгсэн гин гэсэн там тумхан сураг сонсдоод чимээ алдарлаа. Нэрэнхүү гуай зунын ихэнх сар гарсан хойно өвөлжөөнийхөө арын цагаан дэрсний хонхорт гэрээ хөндийлж бууснаас хойш хідэн хар ямаа 5 хэрнэгэд хонь доглон алаг нохоотойгоо жилийн 4 улирлыг хэрэгдүүлж үдсээр олон жил болсон доо. Тэднийхээр хүн амьтан шагаах нь байтугай ойр хаваар нь явахгүй. Өвгөнч хүнтэй нуурдуулж эс уулзна. Томчул цагаан дэрсний хотхор гүйдэлтэй болчихож гин. Орой бүрийгээр хөх гал асч байх нь харагдлаа. Нэрэнхүү газрын юмтай нөхцөчгөж гин гэсэн учир ишин үл олдох зүйл хоорондоо ярилцаж хөөхд багчуулдаа ойр хаваар нь явахгүй байхыг захиж хэлнэ. Өгөхгөр бор гэр өсдөгч үгүй хорогддогч үгүй хідэн бог доглон алаг нохоотой өвгөн хүмүүний амьдралаас тусгаарлагдан хэдэн жил болсныг манай нутгийнхан тоолсонгүй.
Намайг их сургууль төгсөх жилдээ зуны амралтаар ирэхэд цагаан дэрсний хонхор цэвэршсэн дуулдлаа. Нэг орой авга ах нэрмэлт нэлээн халжихсан элдвийг хуучлж сууснаа. Доглон алаг нохоотой дохигэр хөх өвгөн энэ нутгийг дуусгах төглөө шүү гэж хэлэхэд нь учрыг лавлвал. Маргааш хоёулаа сайгийн дэвсэг гарч хэдэн адуугаа иргэе гэхээс өөр үг хэлсэнгүй. Бид хоёр нар ус халахаас өмнө хоо гануу дээр гарсан байлаа. Алсад булган голын хөндөй суунагтан цэнхэрдэж цоохор нуурын ус цайран харагдана. Авга ах овоонд чулуу нэмчгээд өмнө этгээдэд байх төлгөн бор чулуун дээр сандайлан сууж зүүн гарынхаа алганы хонхорт хийсэн насманаасаа баруун гарынхаа эрхий долоовор хуруугаар чинхэн авч сар хийтэл сорон бодлогошрно. Айда та өчигдөр юу ярьсан бэ? Юу гэж өвгөн даглан нохойч гэх шиг. Тэр үү хэрэггүй юм аа. Яагаад хэрэггүй гэж? За чи ингээд л шалгаагаад салдаггүй шүү гэснэ. Босч морой хөдлөн нилээд явж замаас холдон харгаан сүудэрт суугаад бүхний зам буурал овооныхоо дэргэд бэлэггүй юм яах вэ гэж бодоод л гэснэ. Энэ туранхай хавчиг цээжний хаана ийм их агаар багтдаг байна гэмээр урт амьсгаа авч түүний гаргасан үгийг мэдэгдэхгүй их л удаан сууснаа. Тэр жил манай нутгийн ухаантай сэргэлэн хэлтэй хөлтэй бүхэн бараг баригдаж дууслаа. Өглөө босоод ирэхэд л 2-3-аараа баригдаж өгсөн амьдын сураггүй болчихно. Удаж гадаадын тагнуул байж гэн. Ийшээ тийшээ оргох гэж байхад нь барьжээл гэх. Нэг гол төрж нэг дор хөтөлчгөөд хэдий дээл тагнуул туршуул болчихдог байсан юм хэм мэдхв. Сүүлдээ бүр эм хоёр байтугай энэ биендээ ч хүн итгэхээ болдог юм билээ. Хизээ баригдах бол гэсэн айдас өдөр шөнөгүй дагна. Тэр л үед юм да. Энэ нутагт базар гэж ядуу утар амьдралтайч хятад хасаг тэргээр хасаг хэлээр ярьдаг үгээр үүлхийн аргагүй сайхан залуу байлаа. Чи мэдэн дээ соёндог. Тэр чин дахимааш өргсөн урт илхэн хонгор гизэгтэй гол шиг сайхан нуруутай сэвгэр байсан юм. Ийм хоёр сайхан залуу хоорондоо хайр сэтгэлтэй болж ханилан суусан муу хүний атай хорслыг төрүүлсэн хэрэг. Нэрэнхүү тэр үед тусгай төлөөлөгчийг дагаж саасгансан онгироо хар юм байснаа багийн дарга болж тушаал ахив. Энэ нутгийн олон хүний толгойг залгсан мангас та. Соёндог базраас салгаж авахын тулд тусгай төлөөлөгчдөө өгсөн муу арга сэджээ. Нэрэнхүү базартай саймшран уулзаж чамайг осмоны дээрэмчид болон гаминдийнхантай холбоотой гэж хардаж байгаа юм байна. Удахгүй барьж магадгүй. Би тандаж байгаад чамд хэл өгөмж гэж өмнө нь өчнөөн хүн бариулсан нэрэнхүүд энэ зэргийн итгүүлэх арга ухаан байлгүй яхав. Тэр өглөө соёндоо бирүү туглаа туугаад явчихсан базар нэг шүтлэн муулах санаатай эвэр иштэй хасаг шоронч билүүдэж суудал багийн дарга нэрэнхүү хараалаг мортой шогшиж ирээд үгийн солиогүй. За базар минь цаан чин сумаас чамааг барихаар тусгай төлөөлөгч 2 хүнтэй наашаа гарах гэж байна. Яахаа чи өөрөө мэд гэж хэлчихэд давхиж оджээ. Базар босч сумын төвийн зүг харвал модон дотор 2-3 хүний толгой шовлцсон харагдах шиг болж гэн. Тэр шорончоо барьсан чигээрээ уяатай шүтлэн рүү хэд алгаснаа баруун тийш иргэн гүйх шахам явж намрын сөлтөө түнг мушгиж явсан уйсан хээр морины хоймсон бор аргамжааг тас огтлон шорончоо түрүүлээд хэсэг зогссоноо мориндоо эмгэн ногт тавьж элэгдэн мордоод давхижээ. Тугал туучгаад аргал хормоолоод харж явсан эхнэрийнх нь хашгирах дуутахыг ч сонссонгүй. Багийн даргын ирээд явахыг базрын яарт сандран давхих бүгдийг харсан соёндоо айлч учрыг олдгүй үлджээ. Базар давхисаар хар усны захад хурч
Морио сул орхин шугуурыг гүйж ороод түрүүнээсээ шорончоо суглан авч хоолойгоо дутуу огтлоод цээж рүүгээ нэг шаагаад унжээ. Биднийг ирж олоход цусна далай хэлэх юм биш. Ингэж л хүний оронцог хутгын оронцог хоёр нутгийн сайхан залуугийн аминд хүрсэн юм да. Базар баригдхаа мэдүүтээ өөрийгөө хорлжээ гэх яриа тархав. Тэр яриаг нэрэнхүү л гаргасан байх. Тэр өөрийгөө хорлоогүй бол нэрэнхүү төлөөлөгч хоёр барихал байсан болов. Жилийн дараа нэрэнхүү соёндоотой суусан ч амьдрал нь бүтэлтэй юм бараг байгаагүй дээ. Соёндоо эхэндээ энэ хэргийн нарийн учрыг мдээгүй юм гэдэг. Бүр хожуу мэдэж гутрахдаа өөдгөө хүний арганд автаж өнгөрүүлсэн амьдралдаа хорсохдоо өөрийгөө хүний нутагт орхивоод заяан тэр юм билүү дээ. Тэр юм байлгүй дээ. Нэрэнхүү цагаан дэрсний хонхорт талисныг үеийнх нь хідэн өвгөн хувцсыг нь тайлж нутаг цэвэрлсэн юмдаг. Нөгөө хідэн хар ямаа таван хэрэнгэд хонь доглон нохоо нь яахын зургуул алга болцгоосон. Эдцтэй байсан юм байлгүй дээ. Түүнээс хойш цагаан дэрсний хонхор гүйдэлтэй болж айл амтан нутгалгаа болсон гэсэн шүү. Гэж хэлэхдээ хорвоогийн эмгэн цохор салхинд 70 жил илбүүлсэн хүрслэг хүрн царай нь бодлогошрон бөөдий. Ярхийн орой үүлэн хэмнэг хөдөрч бөөн харуул айсвэ. Бороших янзтай.